Ирээрээ эзэн Есүсээ ирээрээ. Сайн байцгаана уу? Монголын 7 дахь өдрийн Адвентист цөмийнхээ итгэл нэт бүхий л ахын дүүс нартаа шинэ оны мэнд хүргэе. Бид бүгдийн хүсэн хүлээдэг залбирлын 10 өдөр маань ийхүү эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө үгийг сонсоцгоё. Дэлхийд даяар мянган хүмүүс Бурхны авралын дуудлагыг хүлээн авч үйлчилж байгаа. Тэдгээр хүмүүсийн түүх бидэнд урам зориг өгдөг. Өнөөдөр би та бүдэд нэгэн пастрын түүхийг хуваалцмаар байна. Эл пастор маань их сургуулаа төгссөний дараа 3 жижиг сүмтэй дүүрэг томдогдсон үйлчилж эхэлсэн. Тэр үеийн яг өвлийн үлрэл таарчихсан. Тэгээд 3 сүмийнх нь нэг сүмд нь ихэвчлэн өндөр настангууд цугладаг байж. За 100 сарын баяр гэх мэтлэн онцгой баярын өдрүүдэд нэг 40 орчим хүн цугладаг болохоос биш. Ихэнхдээ 10-аад хүн цугладаг сүм байж л дээ. Нэг хүйтэн шабат өдөр сүмдээ очтол гэр бүлийнхэн 4 хүнээс гадна 5 хүн л цугласан байж. Пастор дотроо бодсон гэж байна. Би ер нь өнөөдөр номлох хэрэг байна уу гэж. Тэгсэн бодлын сонссон юм шиг тухайн сүмийн 90 орчим настай ээлдэр би бурханд болон сүмдээ 11 өргөдгөө. Тэм учраас та номлох хэрэгтэй гэж шаардлага тавьсан байдаг. Энэхүү пастор маань Иохан номны 15 дахь бүлгийн 4-8 дахь ишлэлээс номлолоо эхлүүлсэн байна. Бүгд хамтдаа энэ ишлэлийг уншицгаая. Миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жим сургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд, хэн миний дотор байж би мөн түүний дотор байна, тэр их чимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэгэн нь миний дотор эс байвас мөчр мэд хаягдаж хувхаарна. Тэдгээр мөчрийг түүж гал тайж шатаана. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвас та нар юу хүсснээгүй тэгвэл та нарт биелэх болно. Та нар их чимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршна гэж хэлсэн. Аврагч эзэн энэ ишлэлд миний дотор байх тун гэдэг үгийг 3 удаа дурдсан байна. Еврей соёлд 3 удаа давтагдсан үг бол маш чухал байдаг. Бүр зайлшгүй чухал тооцогддог. Монголчууд бид нэр өөрийн санаа өөртөө зөвөө. Авахын авч хаяхын хаяа гэж ярьцгаадаг. Гэхдээ бид ихэнхдээ бурууг нь авч зөвийг нь хайдаг шүү дээ. Христэд итгэгчдийн хувьд бол Бурхны хүсэл хамгийн чухал байх ёстой. Үүний тулд та Бурхны дотор орох хэрэгтэй байхгүй. Тэгжээж л Бурхны хүсэл юу болохыг олж мэднэ шүү дээ. Бурхны үг таны дотор байвал та тэрхүү үг сургаалын дагуу, тушаалын дагуу амьдарч байвал үр шимийг нь амсаж яваа бол та Бурхны дотор байна гэсэн үг юм шүү ахт үсэ. Бид эзэнд үйлчлэхэд дуудагдсан. Энэхүү үйлчлэлд бид өөрийн хүчээр хизээч сайн үр дүнд хүрч чадахгүй. Бид үр жимстэй үйлчлэхийн тулд, үр жимстэй амьдрахын тулд үргэлж гол мод болох Иесус Христтэй холбоотой байх ёстой. Бид түүний дотор байвал бидний гуйсан бүхэн биелэх болно гэж Иохан номон дээр амласан байж үү. Тэг маш тодорхой хэлсэн байна. Энэ бол сүнслэг амжилтанд хүрэх 100% баталгаа юм аа хат үсэ. Амен. Хүний хийж чадах зүйл бол тийм чухал биш байдаг. Харин Бурхны хийж чадах зүйл л бидний амьдралд, бидний сүм чуулганд өөрчлөлтийг авчирдаг юм шиг ахт үсэ. За, Illinois тухайн ишлэлээс иш татъя. Танд одоо байгаа эсвэл
хязаа нэгэн цагт эзэмших чадвар чинь танд амжилт авчрахгүй. Амжилт гэдэг бол эзэн таны төлөө хийж чадах бүхий л зүйл юм. Бид өөрийн чадварт итгэх итгэлээ бууруулж, Бурхан хийж чадах зүйлд илүү их итгэж найдах хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгэхээр үүний төлөө бид яг одооноос өнөөдрөөс залбирч эхлэх хэрэгтэй. Учир нь залбирал бол сүнслэг хүчний нууц юм шиг багт үсэ. Залбирал нь биднийг орчлон ертөнцийн хүчний их үүсэл болох аврагчтай, Бурхантай холбож өгдөг. Залбирал нь бидэнд Бурханы хязгааргүй нөөц баялгаас хуваалцах боломжийг олгодог. Залбирал бол сатаны адгийн мөрийн сүнсний довтлогооны эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг юм шиг багт үсэ. Тэм ч учраас Библиэд эзэн тасралтгүй залбираарай гэж тушаасан баг. Бүгд ахад нэг ишлэл уншийе. Матай номны 18 дугаар бүлгийн 19-20. Би та нарт хэлье. Хэрв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх миний эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн миний нэрээр хаан цуглана, тэнд би тэдний тунд байна гэж айлдав гэж хэлсэн. Амен. Энд 200, 300 хүн гэж хэлэв. Харин 2 эсвэл 3 хүн нэгдэж ямар нэгэн зүйлийг говьл гэсэн байна. Тэгвэл энэ залбирлын 10 хоногт 200, 300 адвентист ахын дүүс нар нийлээд залбирх юм бол энэ 2025 онд хаанчлалын сайн мэдээ Монгол орнд түгэж дуусахгүй гэж багт байсан. Мянган үйлс ном дээр гадаг шиг 2000, 3000 хүн эзэн Есүсийг өөрийн хувийн аврагчаа болон хүлээн авч усан баталгаа хүртэх тэр гайхамшигыг бид нүдэрээ үзэж чадахгүй гэж юу? 2-3 хүн нэгдээд л залбирахад эзэн тэр хүмүүсийн зүрхний хүслийг, гол залбирлыг сонсоод биелүүлнэ гэж хэлсэн ба шүү дээ. Тэгвэл 200-300 адвентистүүд бид залбирахад гайхамшиг болох болно ахт үсэ. Та итгээрэй. Амен. За мөн саяны ишлэлийг ингээд өшөө сайн ингээд анхаарлаа төвлөрүүлээд унших юм бол ингэж хэлсэн байна. Би үүнийг хийж магадгүй гэж эзэн хэлээгүй. Харин би үүнийг хийх болно гэж эзэн амласан байна. Итгэл гэдэг бол Бурханы хүн төрлөختөнд өгсөн, бидэнд өгсөн амлалтанд найдахыг хэлж байгаа шүү дээ. Ахын дүүсээ. Эзэн бидний төлөө хийх болно. Тэр магадгүй гэж хэлэв. Тэр хийх болно. Би таныг энэ амлалтанд итгээд залбираасай гэж уриалж. Юу ч хийхгүй байх нь сонголт биш шүү. Бид залбирч үйлчлэх хэрэгтэй. Хэрв тэгэх юм бол Бурхан амласныхаа дагуу бүх хүнд үр жимсийг өгөх болно. Амен. За нөгөө пастор маань ийхүү номлолоо дуусгасан. За тэгээд тэрхүү одоо номлолын дараа цулаана тараа явж байхдаа пастор маань эхнэртээ хоёулаа нүүяа гэж хэлсэн. Энэ сүм бол өсөхгүй юм байна. Бүтэхгүй юм байна гэж эхнэртээ хэлсэн. Тэгтэл эхнэр нь яг тэр өдөр номлосон номлолыг нь эзний үгийг дахин одоо пасторт сануулж. Ийхүү пастор маань баг зэргийн эргэлзээтэйгээр дараагийн 7 хоногт нь өглөө болгон 6:30-д цөөн хідэн ахмадуудтай хамт сүм чуулгана даатхан авлын сайн мэдээ тэр хотод түүхийн төлөө залбирч эхэлсэн. Ингээ 3 сарын дараа тэр сүм 120 гишүүнтэй болсон байт юм аа. Бүгдээрээ ч гэсэн энэ гайхамшигыг үздэцгээе. Хамтаа бүгдээрээ залбирая. Биднийг сонсож байгаа, биднийг харж байгаа агуу эзэн минь. Та аимшигтай бөгөөд та гайхамшигтай Бурхан. Эзэн та үгээрээ үннээрээ биднийг зэмлэж
бас биднийг ятгах бидний зүрх сэтгэлийг сэргээж өгсөн танд маш их баярлалаа. Бурхан минь энэ 2025 онд бид бүгд гурван тэнгэр элчийн мэдээ болон хаанчлалын сайн мэдээ илүү хурдтай түгэн дэлгэрхийн төлөө залбирч байна. Энэ ариун үйлсэд, энэ авралын ажилд та Монголын адвентист чуулганыг, ахлагч өдөрдөгч пасторуудыг, гишүүдийг та ашиглаач гэж таньсгуулж байна. Эзэн бид яг нэгэн дугаар энэ цагт бид энд байна, бидний илгээгэж гэж танд хэлж байна. Эзэн бурхан минь та бид бүгдтэй хамт байгаач. Бид бас таны дотор илүү гүнзгий нэвтрэн орж Тэнгэрлэг нууцуудад суралцаж тэгээд эзэн минь их үржим сургуулдаг модод болохыг хүсэж байна эзэн. Тиймээс та бидэнд харамгүйгээр өөрийнхөө ивэл ирүүлийг буулгаач. Бидний энэхүү хүслийг ажиллаж өрөөгөөч. Энэ хүсэл биелэхийн тулд та Монголын адвентист чуулганы дээр итгэлийг дахин дүүс нэг бүрийн мэн дээр өөрийн ариун сүнснийхээ хур бороог цотгож өгөөч. Тэгээд бурхан таны хүчнээс бид хуалцагч болж супер хүчтэй болоод тэгээд эзэн минь сайн мэдээг итгэлтэйгээр хүчтэйгээр түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Бид үйлчлэлийн сайн мэдээг ярихын хуалцахын баяр хөөрөөр дүүрэн өдөр бүр амьдрахыг хүсэж байна. Эзэн хайртай дотны хүмүүсээ таныг хүлээн авч усан баталгаа хүртэхийг бид харахыг хүсэж байна. Тэгэд энэ оны төгсгөлд бид уугаалan их усны шуугаа мэд эзэн Иесусыг хаалелуя танд баярлалаа хэмээн алдаршуулахыг хүсэж байна. Бидний хүсэлтийг та биелүүлж өгөөрэй. Эзэн Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен. Бурхан та бүдийг эвэх болтугай.